За Монголын нус товчооны код буюу MNT код гэдэг цувралын 3 дугаар хэлж байна. Энэ дугаар дээр болохоор эхний 8 мөртөөс яриад явах юм байгаа. Гэхдээ энэ 8 мөртийг гүйцэд ярина гэвэл 2 3 дугаар бол орохоор байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт болохоор бүртжин гоо марал гэж ямар хүмүүсийн хүн юм уу те авг отог юм уу тэнгис гитэлж гэдэг нь яг ямар учиртай юм те ямар тэнгисийг гитлээд байгаа юм. За энэ талаар тодруулж бол ярих юм байгаа. Өмнөх дугаарыг товч ярих юм бол яг Төв Азийн газар нутаг дээр бол 12 юм авг отог байсан гэдэг жбайгаа. Энэ дотор бол те одоогийн хятадуудын өвөг дээдс байна. Япон, солонгосуудын өвөг дээдсч байна. Арабтай цус холилдсон те эртний арабын өвөг дээдс гэх мэтчлэн за ингээд энд нутгалдаг байсан 12 авг отгоос хүн гүрнийг байгуулагдсан нь болохоор үндсэн 3 авг отог байдаг гэдгсэндээ тэр нь болохоор чонос, нохос, хойно дээрэс нь болохоор ихэрс нэмэгдээд илээ. Чонос, нохос ч болохоор ерөн бол чон шүтлэгтэй нэг отог гэж хэлж болохоор сүултээ ингээд нэгдсэн мэлээ. Нохос нь бол яг дотроо шар нохоо, хөх нохоо, цагаан нохоо гэж дотроо хуваагддаг. Тэгсэн чинь хойно гэдэг бүх шүтлэгтэй овг нь болохоор бодон шүтлэгтэй одоогийн их баг газрын чулуу чойр хавар байдаг ихэрс отогтой хил залгаа байдаг. Энэ хойно болоод ихэрс нь говийн хойд хэсгээр нутгалдаг. Ийм 2 отог байгаа байхгүй. Тэгээд одоо байнга ингэж нэгнээ дэмждэг. Түүхэндээ бол ингэж байнга хамтардаг. Тийм юм бэлээ. За тэгэхээр ийм 4 авг отгийнхан толгойлж хүннүү гэдэг гүрнийг байгуулсан. За гэхдээ хүннүү гүрний энэ отгууд дотроос яг хажир яс болсон буюу хаанд өргөмжлөх боломжтой отг нь чонсын отог. Хүн амын хувьд маш бага, яг хаад язгууртанд өргөмжлөгддөг цөөн бүлийн хүмүүс байдаг. Тийм онцлогтой. За бидний өвөг дээдс болохоор хүний энэ генийн мэдээлэлд маш их анхаардаг байсан юм байна. За одоо бол генийн инженерчлэл гэж яригддаг тий. Амьтан дээр хийгддэг, ургамал дээр хийгддэг генийн өөрчлөлттэй гэж бид нар их ярьдаг тий. Турхаа малыг тарган болгодог ч юм уу, ургамлыг илүү их гарцтай болгодог, ган зодонд тэсвэртэй болгодог ч гэх юм уу тий. Генийн дэх мэдээллийг нь өөр болгодог, одоо сайжруулдаг ч юм уу. За тиймэрхүү. Тэгэнгүүт манай өвөг дээдс болохоор өөрсдийнхөө авг отхыг ямар нэгэн байдлаар генийг ингэж сайжруулж явдаг байсан юм байна. Тэрийг маш чухал авч үздэг байсан. Бид нар одоо мэдж байгаа те бидний ээж аав ямар талаараа авьяастай байна. Тэрийг нь хүүхдүүд нь удамшлаар авч өвлж үлдэх байдал бол ажиглагддаг. Тэрийг бол сайн мэдж байгаа. За тэгэхээр жишээн дээр ярих юм бол чонос отгийнхан болохоор генэ ямар байлгах гэж хичээдэг байсан бэ гэхээр чон шүтлэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чонын тэр зан характер болох тэр ухаалаг байдал, асыг харах, эрэмгийн маш төвчээртэй багаар ажиллах гэх мэтчлэн олон ийм сайн шин чанаруудыг нь ажиглаад тэрийг генэндээ шингээх гэж үздэг байсан юм байна. Бүхий л талаараа хоол унднаас аж тэр цаг агарын байдал, тэсвэртэй байдлаараа оюун ухаанаа хөгжүүлэх, байгальтай дасан зохицохч гэдэг юм уу бүх талаараа энэ чонын тэр чадваруудыг зөвхөн өөрийнхөө хүүхдэд биш бүр овг отгороо штэ. Овг отг нь бүр цаашаа үр удамдаа тэрийг улам сайжруулах тэр арга замыг эрэлхийлж генэндээ сайжруулалт хийгээд явдаг байсан юм байна. Тэгэхээр чонсынх нь болохоор маш тийм ухаалаг, алсын хараатай, төвчээртэй, дайчин, тиймэрхүү генийг бүрдүүлж явдаг хүмүүс байсан юм байна. Тэгтэл хойно буюу бух шүтлэгтэй авг отгийнх нь болохоор нэрнээс нь ч гэсэн харахад бол хоо гэдэг нь болохоор үзэсгэлэн гоо гэдэг үг. Е гэдэг нь болохоор эв наримталтай, эн гэдэг нь болохоор орон зай гэж байгаа. Тэгэхээр орон зайнда гоо сайхнаар эв наримталтай ч гэдэг юм. За иймэрхүү утгатай овгийн нэр нь ингэж задарч байгаа. Тэгэхээр энэ авг отг нь генэндээ юуг шингээх гэж, юуг хадгалах гэж, юуг сайжруулах гэж үздэг байсан бэ гэхээр охтуудыгаа хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ухаантай, урд дүүтэй байлгах гэж хичээдэг байсан. Охтуудынхаа тэр генийг сайжруулах тэр анхаардаг байсан байгаа юм. Тэгээд ч тэр бусад авг отгийнхан буюу бас бусад улсуудад хүртэл тэр нь алдартай. Хойно отгийн охтуудаас бэр авах, бэр гуйх те ураг барилдахыг бол бусад авг отгууд хүсдэг байсан. Одоо хамгийн хүсэмжид тэр хатан болох эмэгтэйг хойно гэдэг отгоос бол авнаа гэдгийг бүгд мэддэг байсан байгаа.
тэр генээ сайжруулахын тулд хамгийн сайн генүүдээ отогтой авч үлддэг байсан юм байна. Одоо за хамгийн шилдгийг 100% гэж үзэх юм бол 80-аас 100% байгаа тэр охтуудаа өөрсдийнхөө отогт авч үлдээд за тэрнээс доошоо тий 40-50% та байгаа ч юм уу. За тэдгээр охтуудыг бол бусад овог отгуудад одоо бэр болгож өгөх ч юм уу тий отгоосоо ол гадагшаа гаргах бол боломжтой. Шилдүүдийг байнга отогт авч үлдэж улам генээ сайжруулж ингэж явдаг байсан байгаа. Дан охтуудыг тэгээд ингээд харсан чинь нөгөө үлгэр домог шиг яригддаг штэ. Амазон гэдэг ийм хүүхнүүдийн улс байсан гэ тэ. Тэгээд тэр нь болохоор Төв Азад байдаг байсан гэж ярьдаг. Амазоны хатны генийг Монголын говьд байх тэ шар нүдтэй тийм шаргалдуу үстэй говийн охтууд тийм байх нь элбэг байдаг штэ. Тэгээд тийм охины цустай харьцуулаад үзсэн чинь 99.99% тэр Амазоны хатны гентэй таарсан гэд би уншиж ирсэн. Сансан чинь хойно гэд отогч нь яг говийн хойд хэсгэр байдаг. Маш удаан олон жил тэнцэнэ оршин тогтносон бусад овог хотуудтай эв найрамдалтай байдаг байсан байгаа. Чонсынхан бол хүннүүгийн үед аль хэдийн хан гэдэг үндэстэнд модон шаниу хааныг нас барангуут ингээд бут цохигдоод тэгэнгүүтээ тэр хаад язгууртныг нь тараан бутрах үүднээс баруун тишээ нөгөө чонсныхны үр хойчийг боол болгоод ингээд явуулчихж байгаа штэ. Цөлчж байгаа. Тэгэхэд хоон отгийнхан бол түүхийн ямар ч цаг үед яг тэр нутагтаа байсаар л байсан. Яагаад гэхээр дайсны ч бай одоо хөрс зэрэгэлдээ овг отгуудад яах нь нөгөө гоо охтуудаа бэр болгож өгөөд ингээд ийм найрамдалтай ураг барилтаад яг тэр газар нутагтаа олон жил тогтвортой оршин тогтнож ирсэн байгаа. Чонсынхан бол яах вэ ингээд чон шиг те эрэлхийг зоригтой ингээд байлдж хагаад бараг дууснаа шиг гэдэг юм уу. Ингэдэг байсан учраас ингээд ялагдсан үедээ цөллөгт явцсан байж тээ энэ эх орноос хөөгдөд. Тэгэхэд бол хойно овгийнхан бол ингээд байсаар л байсан байгаа. Сиамбегийн үед ч байсан, Жужааны үед ч байсан, Түргийн үед ч байсан, Уугрын үед ч байж байгаа. Тэнгүүд Түргийн үед яасан гэхээр нөгөө цөллөгт явсан чонсын үр удам, Аттилагийн үр удам чи ингэж нүүсээр байгаад яг нэлээд хүчин одоо дороотцсон те аливаа улс үндэстэн ястаа ингээд дороотхынхаа үед их нутгаа зорж ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр Түргийн үед нөгөө чонсууд чинь баруун талаас нөгөө хар тэнгис, Каспийн тэнгис билүү тэнгис далайг гатлаад орж ирсэн байгаа. Тэнгүүд түргүүд нь хил ус ойролцоо тэгээд нөгөө ялгаагүй л нүүдэлчин ус чонсын үр удмыг бол айгу эргээр хүлээж аваад за та бүхэн ийм эргэлхийг овог отог манаа нэг зуут болоод эргүүнээ хуун гэдэг газар та нар байрлаа гэд ингээд байрлуулсан байгаа. Тэгээ bijэл түргийнхэн яасан бах нь түрэг бол өөр ингэсэн шашинтай отог байж таарсан. Тэнгүүд уугрууд болохоор бид нэр бөө мөрөглөө барьж явнаа. Танаа шашныг ингэхгүй гэдгсэн чинь бусад овог хотгууд дэмжиж уугрыг гаргаад ирсэн байгаа. Тэнгүүд түрэг одоо манай энэ газар нутгаас шахагдангуудаа хоёр хуваагдаад хятан болоод тангууд болсон байгаа. Тангууд нь одоогийн төвд хятан буюу Кедан нь болохоор дахиж хоёр хуваагдаад хар хятан ляв болсон байгаа. Тэгээ хар хятан нь болохоор араб дуусаад ляв нь болохоор хятадуудад дуусаад ингээд одоо алга болсон. Ийм байд юм байна гэж ярьсан байгаа. Тэгээд төргийн үед орж ирсэн эргүүний хунд байгаа чонсууд нь болохоор уугрынхан бас тэд нарыг бол манай зүүн гарын аймаг болоод амьдарчээ гэд ингэсэн байгаа. Энэ хүрээд бид нар бол төрөчн дугаар зогссон байгаа. Тэгээд энэ уугрын үед байх зүүн гарын аймгийн захирагч нь Ихбихт хан гэж байсан юм байна. За энэ номон дээр болохоор Ихбихт дээдс гэд бичээд явцсан байгаа. За тэгэхээр Ихбихт дээдс маань дахиад нөгөө гений инженерчлэлээ үргэлжлүүлэх гэж хичээсэн байгаа. Одоо өөрснөө бол чонсын үр удам штэ тий. Чонын тэр эрэлхийг тэр шин чанарыг гендэ илүү сайжруулах дээрэс нь бидний өвгд эцсийн үзэж байгаагаар тухны харалдаа одоо яг баруун зүүн тархины голд гэх юм уу нэг тийм тархи байдаг гэж байгаа. Тэр тархины үйл ажиллагааг хөгжүүлж чадах юм бол далд ертөнцтэй холбогдох буюу бидний нүдэнд үзэгддэггүй гарт баригддэггүй тэр зүйлсийн мэдээллийг авах боломжтой буюу далд мэдээллийг авах боломжтой болдог гэж үздэг байсан. Тэрийг нь бөө гигэн тархи гэж бол номон дээр бол бичээд байгаа. Энэ тархи бол бүх хүнд бол заягдж төрдөг. Гэхдээ заримд болохоор анханасаа төрөхт нь хөгжил өндөртэй төрдөг юм байна. Тэр тийм хүмүүсийг бид нар бол төрөлхийн зүүн бэлэгтэй гэж ярьдаг. За тэрийг бол хөгжүүлснээрээ бас далд ертөнцийн мэдээлэлтэй холбогдох боломжтой буюу одоо
зүүн мэдрэмжээ дээшлүүлэх, онгод тэнгэртэй харьцах. За гих мэдчлэн ямар ч зүйлийн мэдээллийг авах боломжтой болдог гэж үзэж байгаа. Одоо энгийнээр тайлбарлах юм бол микроскоп байхгүйгээр эдис атом молекулын түвшинд мэдээллийг авах заавал пуужин бүтээх шаардлагагүйгээр сансарт наран дээр саран дээр бусад гариг эрхсээс мэдээлэл авч гих мэтчлэн энэ далд мэдээллүүдтэй холбогдох боломжтой болдог гэж байна. За энэ бүү чадамж болохоор зөвхөн хүнд байгаад байдгүй, хүн үүсгэхээс өмнө бол байсан. Ялангуяа бүлээрээ амьдардаг, сүргээрээ амьдардаг амьтад болон шавж дунд бол нэг бүл дотор одоо 1-2 ч юм уу цөөн тоогоор одоо жишээ нь зүгийн дотор гэхэд бусдыгаа бодвол байгалийн аюулыг мэдэрдэг, баавга эрэх, бороо орох ч юм уу янз бүрийн амтан дайрах үед бусадтай мэдээ хүргэж аюулаас сэргийлдэг. Баавга эрэх үед яах нь хатан зүгийг аваад ингээд нүүчдэг гэж байгаа. За энэ мэдээллийг авдаг одоо бусдаасаа өвөрмөц зүн бэлэг өндөртэй бүү зүгий байдаг. Буганд жишээ нь ихэвчлэн эр буг сүргээ толгоолдог бол зарим тохиолдолд им буг сүргээ толгоолдог гэж байгаа. Тэгэхээр тэр нь болохоор өөрийн нөгөө зүн бэлэг чадамжаараа илүү байгаа учраас бусад сүргээ толгоолдог буюу тэр нь болохоор тухайн сүргийн бүү чадамжтай амтан байна гэсэн үг. Шоргоолжин дээр гэхэд өөрнийхөө дээр зогсоод бороо орохыг мэдэгддэг. Бусдаасаа арай өнгө төс нь арай өөр юм шоргоолжийг бөө шоргоолц гэдэг байх жишээ нь. Энэ шиг хүн дунд ч гэсэн ийм чадамжтай төрөлхийн зүн бэлгийн өндөртэй хүмүүс төрдөг. Нийт хүн төрлөختөн дунд ийм энэ тэнд төржил байгаа. Зүгээр амтан шавжнаас ялгаатай нь за тэр амтан шавж болохоор байгалийн аюулыг мэдрэх, бусдтай мэдээлэх гэдэг юм нэг цөөн тооны 2-3 чадамжтай байдаг бол хүн бөө болж төрснөөрөө тэр чадамжаа маш олон зүйл ашиглаад далдаас мэдээлэл аваад өөрийн дэлхийн ертөнцийг бүтээсэнтэй тэнгэр гихтэр дээд оюун хэмжээстийн оршихуйтай харьцаж мэдээлэл авах ч юм уу гих мэтчлэн маш олон зүйл дээр ашиглаад ялангуяа алтан нуруу хавар анх үссэн хүн сүрэг дотор энийг бүр ингээд мэрэгшүүлсэн бидний одоо өвөг дээдс гэсэн бүүд тархиа хөгжүүлээд мэрэгшиж чадсан энэ чадамжаа генерэ дамжуулаад үр хоочтой өвлүүлэх тэр аргыг манай өвгдөд хайж эрэлхийлдэг байсан юм байна. Бид нар өмнөх дугаар дээр үтсэн те бүх гигийн тархиа хөгжүүлж чадсан бүх цаг үеийн шилдэг 9 цолтон гэж танилцуулж байсан те. Тэр дунд энэ 3 цолыг гуруулангийн авсан ганцхан Чингис хаан байсан. Тэмүүжин гэдэг цолыг авсан жишээ нь 7 хүн байх жишээний. Тэгэхээр Тэмүүжин гэдэг цолыг авахын тулд төрөлхийн 4 чадамжтай төрөх ёстой. Тэрэн дээрээс нэмэх нь 5 чадамж байгаад 9 чадамжийг эзэмших юм бол Чингис гэдэг цолыг авдаг гэж ярьсан байгаа. Тэгэхээр энэ Чонс отгийн Ихбэгт хан нь болохоор одоо бид нарын ярих гэж байгаа Бүрчоны аав нь юм байна. Бүрт чинь болохоор манай эртний өмнөх 706 оны улаан морь жил төрсөн юм байна. За нэр нь болохоор яг задлах юм бол бөө эр тай чин эс. Яг ярианы хиллэгт болохоор бүртэ гэд яриад явцсан, дуудаад явцсан юм байна. За тэгэхээр бүртэ чинсийн аав Ихбэгт дээдсийн тайлбар ярилцлагыг энд номон дээрээс хүргэе. Дээр тэнгэрээс заяат гэдгийн учир нь бууртай чоныг төрүүлэх дээр тэнгэрт заяат болохын тулд өвгдийн их үйл хөдлөмөр урд ухаан, оосоо ухаан, суу зал төгөлдөржиж байж бууртай хэмээх үрийг эсэнд төрүүлж удамшилт ээлт хүчин болгон төрүүлжээ. Бууртай бүх бат бөө удамшлыг төрүүлсэн гих утгыг агуулж байгаа нэр юм аа гэж байна. Бөө буюу эр нь болохоор эр ур гэсэн үг. Тэгэхэд тай гэдэг нь юмыг нөгөө ихсэж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр бөө урдуутай буюу бөө гигийн тархины хөгжил сайтай төрсөн, бат бүх төрсөн гэсэн үг юм байна. Үрээс өрд бөө заяага буюу өвөг дээд онгодоо өвлүүлэн төрүүлэгч тэр бие махбодын эзнийг төрүүлсэн ололт амжилт юм аа. Энийгээ бид суу ухаан алдар нэрт ухаан гэд байна. Энэ бүхэн батцсан эхний цэг буюу өрн бууртай чинэс юм аа. Чинэс гэдэг нь чин үнэнд тэмүүлэгч ганц эссийг бид олж батжуулан удамшуулж чадсан ололттой гэж байна. Чин гэдэг нь чин үнэн болоод цор ганц гэсэн утгыг агуулж байгаа гэж өмнөх дугаар дээр ирсэн байгаа. Тэгэхээр чин үнэнд тэмүүлж байгаа ганц эс гэдэг утгыг агуулж байгаа юм байна. Энэ бие махбод чинь эсүүдээс тогтдгоо. Бид энд ганц эс гэж байгаа боловч та өөрсдөө ганц эсээс бүрдсэн. Эхийн үндэн эс, эцгийн эр эс нийлж нэг эс бүрдсэн бидтэй. Энэ л эсийг чинь бид
дээр тэнгэрээс заяад хөх толбот бууртай Чингис гэсэн юм. Бууртай Чингисээс хойш үр болгонд Чингис болох боломж 13 тэгш заяагдах болсон. Гэвч эсэнд бус оюунд Чингис болох түлхүүр байдаг гэдгийг л бид хүүрнэн өгүүлээд байна. Энэ алтан эсийг хөх толботон бүхэн өвлөж төрөөд гавлаа авахж оюунаа цэгнэж тэнгэрлүү тэмүүсэн тоотой хэдхэн гэдгийг өвөд бид өгүүлэх гээд байна. Иннээс өмнө өвөд бид хэдий чадaltaй байсан ч үр болгонд өвлөх ийм бүү чадамжтай Чингис байгаагүй юм. Гэвч бууртай төрснөөс хойш энэ боломж бууртай чонын үрс болгонд өвлөгдөх болсон. Үүнийг алтан узуур гэж хэлээд байна гэж юм. Одоо бид нэр алтан ургийнхан гэд нэрлэдэг те тэр нь юм болов? Түлхүүрэн таарах аваас шидээ гаргадаг тэр Чингисийг бид хэлээд байна. Энэ бол бидний ололт. Одоо юу гэж тайлхаач واخгүй юм да. Энэ л эсээгээ хайрлах учигтай учраас өрс арх тамхи хэрэглэн түүнийг мөхөж гимтэй хэрэггүй гэд хэлж байсныг минь сана. Гэргийн хоо марл ажээ гэдэг нь эмэгтэй заягч нь хэлжээ. Ийм узууртай Чингис эр хөвгүүд Чингис охид бүхэн гэр орноо гээгүүлэх ухаантай хоо марл ээжийн суу ухаанд суралцаж байж энэ Чингисүүд цааш өвлөгдөн төрдөг гэдгийг сануулж байгаа юм. За хоо марл гэдэг үгний утга нь хоёулаа бугтай холбоотой. Марл гэдэг нь маш олон утгатай тий. Марл гэд нэрч байна. Марл гэд одч байна. Тий. Бугын сүргийн тэргүүн тулгуулагчийг бас марл гэдэг гэж байна. Буган бичиг буюу марл бичиг гэж нэрлэж байна. Хойно гэдэг отгийн эхний хоо гэдэг нь бас энэ хоо марлын эхний хэсэгтээ таарж байна. Тэгэхээр хөнөөгөөс эхлэлтэй хойно буюу буг шүтлэгтэй овгийн хоо марлаа гэсэн үг. Ямар ч байсан тэр овгоос авсан өсгүүл гэж ойлгогдоод байгаа юм. Буган бичгийн эхийг анх тавьсан отгоо гэж юм. Тэгэхээр буган чулуун хөшөө гэдгээр нь бид нэр сайн мэднэ. Тэр нь зүгээр ч нэг хөшөө биш. Тайлж уншиж чадах юм бол тэр нь бол буган бичээс юм бэ лээ. Тэрийг тайлсан бүр номч гарсан байсан. За тэгээд цаашаа Бүрт Чингисийн эцэг болох Ихбэх дээдсийн хоо марл охиныг одоо бэр олгож авсан тэр тухайга ярьсан сонгины домгийг та бүхэндээ уншиж өгье. Энэ бол харилцсан яриа байгаа Ихбэх дээдсээс өөрөөс нь сонссон ийм яриа юм байна. За Ихбэх дээдс би чинь чон сотгийн тэргүүн шүү дээ. Хойноос хоо марлыг авахын тулд мөрийг тавьсан юм. Тэднийх нь намайг сонгинд дургүйг мэднэ. Дөрвөн том хул дүүрэн сонгин одооныхоор 3000 орчим юм уу да. Түүнийг идэхгүй бол охиноо өгөхгүй. Энэ нь өөрийгөө яалж чадахгүй бол охиноо өгөхгүй гэсэн үг. Хойн дотроос охид хулгайлах цээртэй гэж байна. Харин хилд авсан бол болно. Хойны нь Хонградын эртний дээд отгийн нэр. Бас Хонград их гэж шүү. Олхнуудын дээд гэж байгаа шүү дээ. Олхнууд бас Хонградын эртний дээд отг гэж байна. Яагаад дотроос нь хулгайлж болохгүй гэж шившлэгтэй юм уу гэд асуусан чинь тэднийх дахиж хизээж охиноо өгөхөө байцдаг учраас хинч хойноос хулгай хийдэггүй. Өөрөөр хэлбэл Хонградаас шүү дээ. Бид хэн илүү сонгин идэн тэр нь нэг хүслээ хэлэх болсон. Би охиныг нь авъя хэмээн тэднийх манайхыг дагаар ор гэсэн гэж байна. За тэгэхээр нэг сонгин идэх болгондоо өөрийнхөө хүслийг хэлээд явах юм байна. Тэгээд хэн хамгийн их сонгин идсэн нь одоо ялна гэх юм уу? За ийм мөрөө тавьсан байна. За дайн болох гээд хоёр талд гэрээ хийж зогсдог шүү дээ. Тэр үед надад тэдэн түмэн цэрэг байна бууж өгсөгөө гэдэл нэг ёс хийдэг дээ Монгол цэргүүд. Үгүй би бууж өгөхгүй чи цус нүжтэйгөө хойлолдож өг. Тас шувуунд гологдохоос чинь өмнө чамааг өрөө гэх зэргээр бисээ үгээр иддэг. Тэгэхээр би хэллээ. Энэ олон хүүрийг энэ хөндийгээр тавьж хичнээн жилийн өмхий самхаа тариад явах уу? Өмхий бол өмхий, сонгин идцгээе гэд төрүүлээд амлчихсан юм. Тэгтэл хоогийн аав, хоо марлын аав болж байна. Тэгвэл нэг нухацтайхан үзье. Хоёулаа тулалдын хинэн их ходооттойгоо үзчихье. Гэд тэнд байсан цэргүүдийнхээ бүх сонгиныг цуглуулж авчираад тулж байгаад зоогулсан доо. Бас болцолтой. Энэ нь рашаан хүртэхгүй, сархад хүртэхгүй. Энэ хугацаанд биеэ эмчлүүлэхгүй, хордож өхвөл хохин болно. Амарч болохгүй нэг сонгиноос нөгөө сонгины хооронд нэг хормын л зай байх ёстой гिचгсэн. Нэг хором гэхэр чинь 1 минутын зайтай. Тэгээ ямар ч шингээ юм уухгүй юм байна. Ус жуухгүй, арх жуухгүй, тэгээ дээрэс нь эмчлүүлэхгүй. Тэгэл газар дээр өхвөл өхөөр. За ийм тохиролцоо хийсэн байна. За тэгэл эдсэндээ түүхийн ногоон сонгинуудыг нэг насаараа байтугай хідэн удмаараа үзэн ядах сэжүүр ингэж гарсан юм. Тэгж надаар дайжин хийж байж хоо марлыг минь өгсөн шүү дээ.
цээжээ гашуурч ходоодоо түлэгдэж давсгаа задартал сонгон идсэн. Тэгээд сонгон амсахаар тэр дурсамж сэргээд дотор мухарч бөөлж цутгадаг. Энэ амт дурсамж нөгөө эсэнц чинь шингэсэн учраас чи ч одоо сонгон идэх дургүй гэж. За энэ ярилцлага хийж байгаа хүн нь болохоор Аянгат гээд удган байгаа. Тэгэхээр энэ хүний генэнд байх тэр дургүй юм нь хүртэл ингэж удамшдаг болж таарж байгаа. Тэгэхээр сонгон идэх дургүй хүмүүс бол өвөг дээдсэндээ хэдэн үеэрээ чи дээд ямар нэгэн байдлаар сонгоноос нэлийн жигшсэн удмын хүн байх магадaltaй юм байна. Ёстой заваа ямаа хэмжээндээ идсэн бол яах вэ гэсэн тэр үеийн сонгон агта байсан уу гэж Аянгат удган асуусан чинь ихбэх дээдс юу гэж одооны та нар иддэг өмхийн ногоо сонгон шиг юм байх вэ? Ёстой нулимс нустайгаа холилдож өгөн шүү дээ. Тэгэхээр одоогийнхоос маш их агтай байсан гэсэн үг юм байна. За хойно овгийнх нь үнэр дэвчдэггүй гинэ. Ялангуяа муутсан мах дэвчихгүй гэж юм. Чон сотгийнхан болохоор сонгон их иддэггүй маха иддэг, күрс иднэ гинэ. Күрс гэдэг чи юу лээ? Тэр хойно овгийнхан болохоор ерөн бол мах баг иддэг, махны муухай үнэрийг дэвчдэггүй. Ургамал ногоо сонгийн эднэр бол сайн хэргэлдэг отог юм байна. Манай чон сотгийнхан бусад овг отгоос ялгаатай нь төдийл олон төрлийн ногоо иддэггүй. Яагаад гэхээр нарнаас болдог гинэ. Чон сотгийнхны давуу тал нь нарнаас бүх бодисоо гаргаж авах чадaltaй. Тэр бол алтан чөмгөний шид юм шүү дээ. Тэгэхээр өсөглүүн байхаас яах вэ? Бусад олон отгууд болвоос нарны элчийг биедээ хөрвүүлж чаддгүй учраас ногооноос олж иддэгэ гэж байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Нарнаас бүх эрчим энерги чон сотгийнхан бол авчдаг юм байна. Тэгж олон ногоо эднэр идээд ах шаардлагагүй. За тэгээд шидээр л тулалдан шүү дээ. Тэхгүй бол өхөж хордож алга болно. Идэхдээ шидээ хийхгүй бол эдсний дараа шид хийж болохгүй гэрээтэй. Гэхдээ л идэх бол идэх шүү дээ. Их ходоодтойгоо гэх нь биеийн дархлаагаа сорж байгаа хэрэг. За ингээд би идэв. 1000 гар нь амархан урссан да. Эхний өдөртөө л бараг 1000-ыг нь идсэн. Сүүлд нь орхоо байдаг юм билээ. Цаг аваад л зажлаад л жаахан сунжирнэз. Ингээд 2 хоног арай гэж дуусаж 2 дахь өдөр нь бол 750 орчмыг идэв. 3 дахь өдөр нь бүр 500 унсан. Энэ л 3 дахь хоног дээр өнөөх чинь дийлэгдсэн. Би шазуур зусаар байсан. Ямар ч байсан чиний идэж чадахгүй нугалж харуулна гэдэл идээд л байсан. Ингэсээр байгаа 4 дахь хоногтой бөөлдсөн дөө. Би 3000-ыг идсэн өдөр шөнөгүй нойр хоолгүй идэн шүү дээ. Яаж нойр хоолгүй идэдэм бэ гэсэн чинь эн чинь нэгэн төрөлтөө шидийн тулаан. Бид нар шидээ зоог болгон үзүүлсэн тэр. Эн чинь шид үсттэй ийм ариун сонгийн идэнэ гэдэг чинь. Энэ муу аимшиг 2500 дээрээ бөөлдсөн бол би 3000 дээрээ бөөлж тэгээд 3 сар хэвтсэн гэж юм. Хэвтэрд орсон юм байна. Гэхдээ бусад хороо бодвол сонгины хор бол гайгүй шүү гэж юм. За тэгээд босож очиод амлсандаа хөрхнө үгээд агт цагаан 9 морь ариун их алт мөнгө аван хүүгээ дагуулаад охин гуйхаар одсон доо гэж юм. Харин очисон чинь найр хорим хийгээд сайхан хүлээж авсан. Тэгээд бид сонгиноор тулалцсанаа ярин төмөнд инээдийг тарьж магтагцсан гэж юм. За тэгэхээр ямар ч байсан ялаад хэдэн сарын дараа хүүгээ дагуулад нөгөө бэрээ гуйх гээд очисон юм байна. Шүн болоод унтаж нойрсох болтол харин тэгж байна шүү. Хажуугаар хүмүүн явж өнгөрөхдөө ярьсныг нь сонирдвол ижил зүстэй ижил охиныг өгөөд явуулахад болноо гэж байна. Эн чинь юу гэсэн үг сонсно вэ? Гээд өвөг би чинь гитэн очиод сонирдлоо. Тэгээд тэдний отгийн тэргүүний өргөө хотлын наахантай цэрэг жанжных нь доохонтой бул чулууны хажууд дээлээ нөмрөөд нуугдаа сонсоод байсан чинь харин яг хоо марал биш хоо маралтай ижил зүстэй охин өгөх юм гин. Бараг илүү хөөрхнийг нь өгөхөд эднэр мэдгүй дээ гэж. Миний үрийг молгууд тооцсон хэрэг биш үү? Нэгэнд авах дээрээ тогтоод байхад юу хэмээн вэ? Тийм биз дээ. Чингэгт нь би бэр хөвгүүндээ ирээд заа чамайг баг гэж басамжлав. Их гэж тэнэглүүлв. Эдэмхий гэж муулав. Ирэх гэж доромжлов. Баатар дөрвөө балаг гэв. Ирэх хүмүүний сүүл гэв. Нохон шүлсний эзэн хэмээнэм. Ноорхоо дээлтэй хаан хэмээнэм. Гэдэл жаахан шор хийлээ. Үрч бардам гэж хэлээ биз дээ. Хилэгнээд л ирсэн. Авахыг нь би мэдий, өсгөхийг нь та мэд. Алив тэр охины өргөө хотлыг нь заагаад өг. 10 хүмүүн өгөөд намайг тийш нь мордуулаатах гэдэг юм байна. Би чинь нэгэнд дотор нь ороод ирсэн өгөө аваа тохирсон байсан учраас хизээ яаж авахаа мэдэн биз дээ.
Тэр шөндөө шидэд онис чагт болсон өргөөг нь зааж өгсөн олон сайхан хатан ухаантнаа бас явал 10 цоож тайлсан гэж байна. Охиныг сайн зааж өгөөд явуулсан. Хаттаараа замаа засуулаад л жанжтаараа араа хамгаалуулсаар охиныг нь аваад л ирсэндээ. Ингээд бид нийлээд даруй нутгийн зүг мордов. Та 10 цоожны утгаа тайлаад өгөөч, нөгөө охиныг хэрхэн таньсан гэж та зааж өгсөн юм уу гэсэн чинь би зааж өгсөн. Тэнд яах гэж чулуу шиг удаан сууна гэж хаана амьдардаг ямархан дүртэй охин болоод яагаад харамлаад байгааг нь мэдэх хэрэгтэй биз дээ. Зүгээр нэг охин биш л бол яах гэж харамлах юм. Тэгэхээр чиний олон охидоос хамгийн онцгойг нь авна гэдэл зоригдоод суугаад байсан да. Эгчдүү охиныг танихгүй хүмүүс харуул эхэндээ ижилхэн харагддаг тийм үү? Тэр тусмаа тэрсхэн төрсөн тэр 9-9 охин юугаараа ялгаатай гэж тэр олон охиноосоо яг л нэгийг нь харамлаад байх ч яг хэнийг нь гэдгийг нь би мэдэхгүй. Ямар ч л байсан тэр отгоос охин авахаар анх ирсэн хүмүүс шүү дээ бид. Өвөг би охтыг маргааш өдрөн сайн айдсан. Охиныг таних авсан 10 шинжээ тиа гэж. За нэгдүгürt нь хамгийн гоё тохилог өргөөнд амьдрах учиртай мэдээж нандин юм хүсрээ гэрт байлгахгүй. Хоёрдугаарт нь хатан юм бол хамгийн цэмцгэр байх ёстой. Зарцад хичнээн хатан хуйг өмсгсөн ч ингэртээ заавал толботой байдаг юм. Зарц бол жаахан замбраагүй байдаг. Хатад бол маш цэмцгэр. За гуравдугаарт нь хөл гарын хумс нь өөгүй байна. Энэ нь ажил хийлгэлгүй эрхлүүлсний шинж. За дөрөвдүгürt нь гарын сүмбэн нарийн байх учиртай. Овог хотгийн нандин эрдэнэ учраас хар бур ажил хийлгэх ёсгүй. Мөн альваг эв дүүгээр хийдгийн шинжгэнэ. За 5 дугаарт нь болохоор шүдэн цагаан байх нь яс сайтайх. 6 дугаарт нь за би чамд хэлдэг шүү дээ. Хөмсгөн хараацсан дээл мэт байх нь маш сайн шинж. Хөмсгөөр их шидийг хийж болдог. Үүгээр эрчмийг нь харнаа гэж байна. Хараацсан дээл мэт гэхээр одоо гурвалжин дуу гэсэн үг. За мэдгүй ямар ч гэсэн хөмсгөн тийм байна гинэ. За 7 дугаарт нь болохоор эрүүл саруул шинж хацар нь улаан байх ёстой. Эдгээр 7 тэнд байсан охидын ерөнхий шинж байв. Тэд бүгд аймгийн захирагчийн гүнж охид шүү дээ. Эдгээрээс одоо уд гүн охиныг нь олох ёстой гэж байна. За тэгэхээр бөөгийн тархинд хөгжсөн буюу онгод тэнгэртэй холбогдсон удган охиныг нь тэр дундаас хайж олно гэж байна. Саяны 7 шинж бол угаасаа бүгдээрэнд нь бол байсан гэж байна. За тэгээд үлдсэн 3 шинжээр удган охиныг олох юм байна. За нүд нь гүн цогтой. Үүгээр угтаа онготтойг нь шинжинэ гинэ. 9-р нь болохоор хөдөлгөөн тааж чаддаг байх ёстой. Энүүгээрээ өөрийгөө барьж өгнө дөө. Өвөг би сүх шидэх гэж буй мэт дүр үзүүлэхдээ хин хаашаа бултах хөдөлгөөнүүдийг хийхийг айдсан. Ихэнх нь орилоод доош болоход удган хүмүүн бол айдаггүй. Жаахан хөдлөх юм уу гүрийгээ зогсоод л байдаг. Тийм муу зуршилтай болдог юм. Хөдөлгөөн таана гэдэг бол нэлээд удаан бөөсний шинжээ гэж байна. За тэгэхээр хүний нөгөө яг жихнээсээ тэр үйлдэлийг хийх чинь үгүй гэдгийг зүн бэлэг өндөртэй хүн бол хөдөлгөөн болон бодлын уялдаагаар нь бол мэдчихнэ л гэсэн үг юм байна. Тэгэхээр худалдаагаасаа ингэж байгааг бол мэдж байгаа учраас хөдлөхгүй, зангахгүй ингээд байрандаа байж ийн л гэсэн үг л гэж ойлголоо. 10 дугаарт нь хигжин хөвгтэй байдаг нь омог бардан бөгөөд үзэлцэн гэдэл дайрах зантай шинж. Сүүлийн 3 шинж удган охиныг шинжих шинж юм. Бусд нь сүртэй хүчтэй зүйлээс айж байхад тэд айдаггүй. Айхаа мэдхээ байдаг. Үүгээрээ баригдаж байгаа юм да. Угаа авчихсныг нь ингээд л бариад авна шүү дээ. Ийм 10 шинжээгээр бол бариад авцсан байх. Нөгөө хамгийн шилдэг охиныг нь яг зураг хүргэн одоогийнх шиг те одоо Facebook олон нийтийн шүлжээ байхгүй хин нь ямар царай зүстэйг мэдэхгүй те. Тэд нар охиноо алдаад араас чинь хөөгөөг юм уу? Бас хулгай биш үү эн чинь гэдгсэн чинь их бэхтэй бид охиныг авахдаа тэнд байсан бусд нь эцэг чинь охиноо өгнө гэсэн гэвч бид яаралт учигтай тул өнөөдөө өвтөр түргэн хөдлөлөө. Энхэн охиныг аваад явлаа. Өршөөж болгоно бид химээсэн. Ер нь тэднээс нэг охин нь явахыг бүгд л мэдэж байсан ч ганц хоо марлыг л өгөхгүй гэж бодож байцгаасан бизээ. Тэд өгнө гэд бид авна гэд тохирчихсан байсан. Гэвч бид ялснараа өөрсдөө сонгоод авчихлаа. Гэрээ зөрчигдөөгүй байгаа биз дээ. Авсан бол авсан шиг авна биз. За тэгээд бүр ихтэй гэдэг нөгөө бууртай чинсийн дуудах нэр нь буюу аав ээжийнх нь өгсөн нэр дуудах нэр дуурсах нэр гэж тусдаа байдаг. Дуурсах нэр нь бол өөрөө олж авдаг. Одоо яаж амьдарсан тэргээрээ бууртай чинс гэдэг нэр авсан. Анх төрөхт нь болохоор ээж аав нь бүр ихтэй гэж нэрлсэн байх нэ. Бүр ихтэй буюу бууртай чинс авсан охиныг минь бозарлаж орой гисчих гээд болдоггүй гинэ. Миний гэргий бидтэй гэж хормойд нь шуралчих гээд болдоггүй. Хамгаалж авчрах гэж үүлээ үзэж өстэй толгоогоо цайруулсан даа гэж байна. Нэг оронд орох гээд их яарад байсан гинэ. Яагаад болохгүй гэж гэрэг нь болчихсон биз дээ гэж асуусан чинь
Үгүй болно л доо. Гэвч хөвгүн миний зоригдлоос хол зөрчих гээд байв. Би Чингис хүү төрүүлэх зорилготой учраас анханаас нь зөв хөтлөх хэрэгтэй биз дээ. Арай ч бурхан халдун онныхоо ихэнд ирээд тэгэхээр нөгөө бас л нөгөө генийхээ инженерчлэлийг л ярьж байна. Ээж аавын чадамжийг нөгөө өр хүүхдэд нь зөв ясаар өвлүүлэх тэр зүйлээ л бас бодоод байгаа юм байна. За тэгээд буцаад бурхан халдун онныхоо ихэнд ирээд за өөр чи манай отогт ирлээ. Манай отгийн охид бол бөө чадлаа шалгуулan байж эрд морддаг юм да. Үгүй бол чамааг хээр хаяж хөсөр орхино. Эрдээ гологдсон заяагүй юм гэж нэрэднэ гээд хоо морлыг сүрдүүлсэн. За тэгээд бөө эр чадлаа шалгуулахын тулд онон голд 3-аас доошгүй хоног лусын бүжиг бүжиндээ гээд туугаад оруулчихв. Тэгээд эргэн тойрон жадтай сэргээр хамгаалуулсан. Тэр тэнд бөөлөхгүй бол хөлдөж өгөх юм уу? Өлсөж өгнө. Хөлдөхгүй өсөхгүй тулд бөөлгөл болно биз дээ. Энэ лусын бүжиг гэж нэг киног амар санагдуулчих юм. Солонгосын саяхан зургатаар гараад ирсэн нэг сериал байсан штэ. За ямар нэртэй байлаа? Game of Thrones шиг нэг тийм олон овог отгууд байдаг. Тэр дунд нэг нүүдэлчдийн овог байгаа байхгүй юу? Отгийн тэр удган нь охин хүүхэдтэй угаа шилжүүлэхдээ тэр охиноо усан дээр бүжиглүүлээд байсан. Яг тэр санаанд орчлоо. Тэгэхээр энэ домгийн хэсэг бас орсон байж болох юм. Солонгосын өвөг дээдс чинь бас манайхтай хил залгаа амьдардаг байсан гэдэг жаа штэ. За тэр яах вэ? Гол дээр лусын бүжиг буюу бөөлөг хийлгэх гээд охинч 3 гариг бүжиглсэн дээ гэж байна. Гэвч бидэнд хэр чадалтайгаа харуулах гэсэн болтой 30 гариг цуцалгүй бөөсөн дөө гинэ. Шазууртай байгаа биз? Ийм сайн охиныг олж авсандаа бид баярлан шууд хатан болгон өргөмжилсөн. Сайн хатад, сайн удгад бүгд түүнд сөхөрдөг түмний ээжий болов. Тэгэхээр 30 гариг гэдэг чинь 30 өдөр гэсэн үг шүү дээ. 30 өдөр нойр хоолгүй бөөсөн гэж байна. Тэгэхээр энэ бол өвөг дээдсийнхээ онгод тэнгэрийн хүчээр 30 гариг болсон гэсэн үг юм байна. Тэгэхээр чин хүүмийн ичнэ биз дээ. Гэргийгээсээ ичээд хүүмийн хүмүүжсэн юм. Зайран нэртэй байж годон сүүл хочтой. Би түүнийг тэгж хочилдог байлаа. Үрч гэргийгээ түшээ хийгээд өггээд өөрөө бурхан халдуунаа бөөллөө. За тэгэхээр бөө гигэм тархаа бас хөгжүүлсэн. Онгод тэнгэртэйгээ холбогдсон байсан гэсэн үг те бөө эртэй маань гэргий болох бүсгүүн бүр ингээ 30 хоног бөөлчхөр яалчгүй нөгөө өөрөө хүч дороо харагдах гад тэгээ эрдэн мэдлэг эр бяраа үзүүлэх гээд өөрөө бурхан халдуунаа бөөллөө. Тэнгэр эцэг ивэгээд овоо шүү болсон юм байлгүй хур оруулдаг юм байна. Тэрээр баясаад л илүү хідэнтэй хүчтэй бүүлсэн чинь толгой дээр аянга цохилчв. Хөрх нөгөө бүртчон дээр чинь аянга буучч гинэ. Бодвол өөрийнхөө урд аянга цохиулсан мундгаа гайхуулах гэсэн юм байгааз. Гэтэл толгой руугаа болгочихв. Гэвч тэрээр үхээгүй. Эн чинь шид юм байгаа зү. Ингээд аянгад нэргүүлсэн ч үхээгүйгээд алдар цуута зайран цолтой болов. Иннээс хойш годон сүлд хочоосоо салсан да. Ийм л их эрчмийг хураасан энэ хоёр ханилан сууж үрс та нарын алтан узуурс төрсөн юм шүү дээ. Гэвч эрчим нь их байлаа гэд эргүү тэнэгэл гэсэн үг. Эрчим л төдий зүйл. Эрчим нь эрчи хэм гэсэн узур үгстэй. Энэ их эрчмийг зөв зөв зарцуулахгүй бол тэр нь хүмүүнийг хөдөлгөгч хүч төдий л зүйл. Тиймээс ухаан гэдгийг бид олж мэдэж тэр их эрчим рүү шунхаа байж хэрхэн яаж ухаантай байх вэ? Ухаан нь хансан бол эрчмээ яаж хангах вэ гэдгийг хослуулан ухаж төгөлдржүүлэхийг эрхэмлсэн юм аа гэж байна. Хөөх 30 гариг яаж бөөлдөг байна нойр хоолгүйгээр буурлууд нь байсан гэсэн үг үстэй гэсэн чи тийм. Ямар айхтар шазууртай ажив хэдий чадaltaй байгаад харамлаад байсныг нь ухвуу. Бодвол отгийнхаа тэргүүн удган болох гээд сойж байсан охин биз 30 гариг онгодууд нь гараагүй. Гэвч эн чинь улаачийн хувьд маш мундаг чадал биз дээ. Энэ бүхэн нь бурхан халдун уулнаас шид авч онон мөрнөөс цус авч удам судрыг бүтээсэн түүх болно. Тэнд бөөлж байж удам судрын муугаа дарж авч эс болгоноо ангаан шинчлэн эрчимжүүлэн мөнхийн чадлыг олсон доо. Үнэндээ бол хаан уулын орой дээр бөөлнө гэдэг нь ямархан чадaltaй бөөр байж бөөлөх ёстой вэ гэвэл яг өөр дээрээ аянга буулгах чадaltaй байх ёстой. Энэ нь өөрөөр хэлбэл тэр үед байгалийн шидийг удирдах сурсан байснаа хэлээд байна. Нэг нь аянгаар ясаас сэлбэж, нөгөөх нь урсах рашаанаар цусаас сэлбсэн байна. Бүр ихтэй өр минь ингэж аянганд нэргүүлсэн ч амьд үлдсэн алдарт зарим болон бөөртэй цолыг авсан түүхтэй. Бөөртэй чинсийг минь үрс танаар бүртчон хэмээдэг. Чон сотгийн бөөртэй чинэс үршүүдэ. Бөөртэй өр минь их шазруун гэж хэлсэндэ. Мунхаг гэж доромжилсны төлөө ухаантай болох гэж тэмцсэн хам байсан.
Их шартай учир шарыг нь годолцуулахаа өвгөн би мэдлгүй дээ. Би насан хөтөл босон учраас өөрөө барахгүй. Тиймээс тэр хоёр мунхагийн толгойг нийлүүлж чадсан байгааз хүүгээ хулчхар гэж шордож байгаад л ясаа цэвэрлүүлээд авсан юм да. Энэ бол эцэг миний суу хан босуу. Энийг өдүүлж хийж чадсанаараа одоо өртөөч онгод болж хувраад удамдаа төрсөн Чингис цолтон үр бүхэнд өртөө хийдэг болсон учигтай. Бөө эртээ хоомарл хоёрыг ингэж их цэвэрлэн бөөлүүлж байж миний далаа их хүсэл бэлэн удмынхаа болчруудыг харан баясдаг болсон доо. Хойно нотгоос хүүхэн гуйж авах гэж бэрхэл байсан шүү. Авчгаад аргадаж амьдрах гэж бас л бэрхэл байлаа. За цааш нь та нар өөрснөө дүгнэлтээ хийцгээ гэж. Онон мөрний тэргүүнээ бурхан халдуунаа нутаглаж бүхийд одоо Батачихаан гэж төрсөн гэж байгаа тий. Тэгэхээр яагаад заавал бурхан халдуун уулны тэнд нутгалсан бэ гэдгсэн чинь их битбэх дээд тайлбарлах та. Монголд тэгж шилж голох газар бол байхгүй. Гэвч бүр хаан уул шүү дээ. Өөрөөр хэлбэл бөөгийн хаан уул байна да гэж байна. Энэ уул чинь бөө заяанд түшигтэй 1000 жилийн эрчмийн их хаан уул. Би сэтгэл онгодын сэвийг гарганаа гэж байна. Өөрөө хүртэл угаа залаалах боломжтой. Гэвч нэхэл хатуутай. Ихийг шаарддаг бөө заяат уул учраас бид сонгосон. Хэдий хэрээр сэвээ гарган их эрчмийг түүнээс авсан түүнийг ариун зүйлд зарах ёстой. Ил эрчмийн ариун дэлгэр байлгахыг хүсдэг. Бурхан халдуун бол эхлээд бүр хаан уул нэртэй байсан. Дараа нь хэдэн молгоонууд орой дээр нь бурхан босгосон гэж байна. Гэвч тэнгэр хэлгэнэж аянга нэргээд бурханд халдав буюу бурхан халдуун болсон доо. Энэ уул 3000 жил хаан уул байсан. Бүр эрт үедээ уулын хааныг зарлдаггүй байсан. Харин хаан уулыг зарладаг болсноос хойш хөх Монголын түүхэнд хаан байсан 5 уул л байна. Нэгдүгüрт нь Сутай хайрхан буюу Сүйтэй хайрхан уул нь 1 түмэн жил хаан уул байсан. 1 түмэн гэдэг чинь бүр 100000 гэсэн үг тий. Отгон тэнгэр 5000 жил, 13 алтай нь 3000 жил хаан уул байсан. Энд анхны хөх толботон буй болсон. 7 дээд эцэг тэнд бүүсэн юм гэж байна. За энэ хөх толботон бий болгосон 7 дээд эцэг гэдэг тухай би арай өөр дугаар дээр дэлгэрүүлж ярив. За дөрөвдүгüрт нь бүр хаан уул нь 3000 жил байлаа гэж байна. Бурхан халдуун бол бөөгийн хаан уул болохоос бус бурхан шашны уул биш ээ. Түүнийг бөө тахихаас биш лам тахих ёсгүй хатуу ёс бий. Зөрчсөн бол хэрхэн та нар олигтой амьдрна гэж байна. За тэгэхээр бурхан халдуун уулыг бол элдв шашныхан биш бөө мөрөглөөрөө л тахих ёстой юм байна. 5-дугаарт нь одоогийн зүрх уул чинь хаан уул болоод 3 жилийн л нүр үзэж байгаа учиг нь энэ. За зүрх уул гэдгийг айл уулыг хэлж байгаа юм бол Чингэлтэй хайрхны зүрх уул арай биш үү? За мэдгүй байна. Онон гэдэг нь он буюу мөнхийн гэсэн үг. Он дамнан урсан мөнхийн гол гэсэн утгатай гэж байна. Онон гэдэг чинь он дамжсан гэдэг тэр утгатай юм шүү. Онон мөрөндөө ирэн хоомор лижи 30 шүн бөөлгөн цусаас сэлгэн ирчмээр дүүргэв. Харин бүр ихтэй Чингис аав нь бурхан халдуун хайрхан дээр бөөлөн байж аянгад нэрвүүлэн ясаа сэлблээ. Тэнгэр газар уснаас ийм их ирчмийг хураасан тал нутаг даяар алдар суун төгсөн зайран удган хоёр ураг барилдан бат цагаан буюу бат чи хан хүүтэй болсон түүх энэ болоо гэж. Нутаглаж бүхүйд төрсөн гих учир нь юу вэ гэсэн чинь бүхүйд гих үг сонгосны учир нь бүхүйд төрсөн гэсэн үг буюу бүү гэдэг нь үгүй. Хөөн бол удамших гэсэн утгатай гинэ. Энэ нь Чингис чанар удамшиж чадаагүй гэсэн үг. Эндээс их бихт өвөг маань үр бүхэн Чингис болж төрж чаддаггүйг ойлгожээ. Тэгэхээр Чингис маань нөгөө төрөлхийн 4 чадамжтай тэгэд өөрөө 5 чадамжийг олж авч иж Чингис цолыг авдаг тий. Тэгэхээр хараахан тэр чадамжтай хүүхэд бол Батачихаан бол биш юм байна гэдгийг бол илэрхийлж байгаа юм байна. Зайран эцэг удган ихийн онцлогийг зориудаар хэсгэн эрчимжүүлж удамшуулах суурин тавигдаж эхэлсэн амжилт үр дүнд нь бат эрчимтэй хан хүү төрүүлж чаджээ гэдэг утгаар Батачихаан гэдэг нэр өгсөн байна. Энэ бас дуурсагдах нэр, одоо төрөлхийн дуудах нэр нь бол биш, олноо дуурсагдах хожим өгсөн нэр нь гэсэн үг. За гандан буурахгүй зүтгэгч их бихт өвг нь узуур эсийн тухай ихэд ярихч үнэндээ надад итгэхэд бэрх байлаа гэж энэ. За нөгөө
ярилцсан аянгат дуудахны яриа байна. Учир нь гений инженерчлэлийг л тэд сүнснүүд хийгээд байгаа босов. Их бэгт эцгийн Чингис төрүүлэхээр зүтгэх нөр их хөдөлмөр өгсөн хойно ч үргэлжилж одоо ч үргэлжлүүлсээр байгааг юу гэлтэй гэж байна. Их бэгтэд бид хаад байсан учраас маш сонирхолтой туршилт хийсээр ирсэн. Үүн шиг амархан юм хаа байх вэ? Зарлиг гаргаад л болоо шүү дээ. Отгийн жирэмсэн эхчүүдэд зөвхөн нэг л төрлийн мах өгснөөс болж өөр араншинт үрс төрсөн. Зөвхөн адууны махал хэдүүлж өсгсөн отгийн бүх үрс маш их хүч чадалтай зүрх зоригтой учраас зүрх нэр өгсөн гэж байна. Энэ мэтэр отог бүрт өөр амьтны махаар дагнуулж туршиж байсан. Сайнтай муутай л эерэг сөрөг зан араншинтай л төрцгөөдөг. Харин яаж бусдыг илжигний мах идээд бай гэхүү бид өөрсдөө дан илжигний мах идэж туршснаас болоод тайчууд хэмээх хар амиа л бодсон их зантай хар хүүрнүүдийн отог үүссэн шүү дээ. Юутаач энэ ген гэгчтэй холбоотойгоор аль эртнээс л туршилт судалгаануудаа хийж байжээ. Гэхдээ өнөө цаг үеийн шиг шууд лабораторид тулган туулай туршаад байлгүйгээр хэдэн үе дамжуулан өөр хооронд нь үрсээ суулгаж эдсэн уссан юмсаар нь шинжих гэх мэтээр тэнгэрийн судалгаа дуустдаг байжээ. Тэдний чин хүсэл нь чин үнэнд нийцтэй гис таарсан ухаантай зам ясыг ухаарч гэгэрсэн Чингис охид хөвгүүтэй болоход л голчлон анхаарч ажилдаг ажээ. Бөөртө Чинсийн болох их бэх дээдсийг Суутайхан гэж бас нэрлэдэг юм байна. Нууц товчооны эхний Чингис хааны узуур дээр тэнгэрээс заяат төрсөн гэдэг учрыг бол та бүхэн сая ойлгосон байх. Чингис хаан өөрөө Чингис гэдэг тэр цолыг авч чадсан байна те. Төрөлхийн дүр болоод нэмэлтээр эзэмссэн 5 чадамжтай учраас тэгэхээр Чингис хааны узуурд бас яг энэ Чингис гэдэг цолыг авсан хүмүүс байсан гэдгийг илтгэж байгаа. За тэгэхээр бид нар өмнөх дугаараа саная. Чингис гэдэг цолыг хэдэн хүн авсан байсан бilé? Чингис хаанаас өмнөхийг мэдээж харах хэрэгтэй гэсэн үг. За тэгэх юм бол Модун Чинью, Алтай хаан, Атилла хаан. За энэ хэд болохоор бүгд Чингис цолыг авч исэн байгаа. Эдгээр хүмүүс нь бүгд хүннүүгийн удмынх буюу чонс отгих гэсэн үг. Хүннүг толгоолж байсан овог отгуудын чонс нь хаан язгуурах гэж байгаа тийм. Тэгэхээр чонсын Модун Чинью, чонсын Алтай хаан, чонсын Атилла хаанууд Чингис цолыг авч исэн. Тэгэхээр бүгд чонсын отгих гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Цэвэр тэр Чингис цол хүртдэг генийн удам нь Модун Чинюгаас ихсүүлээд ийм бөөд чадамжтай хүмүүс цаг үедээ бол төрж исэн байх нь байна. Тэрийг нь болохоор дээр тэнгэрээс заяат төрсөн гэдгээр нь тодтогч байгаа юм байна. За тэгээ хойшоо бол бид нар ойлгочлоо. Бүртээ Чинэс нь болохоор чонс овгийнх ажгуу те. Гэргийн болохоор буг шүтлэгтэй хойн овгийн охин юм байна гэдгийг бол ойлгочлоо. Тэнгис гитэлж гэдэг маань хоёр утгыг илэрхийлж байгаа. Нөгөө Атилла хааны өөрсөд баруунаас Тэнгис далаа гитэлж хурж ирсэн. Дээрэс нь хоо марлалын буюу одоо говийн ардуур нутгалдаг энэ хойн ов гэдэг овгийнх нь тухайн үедээ оном өрнөөс хойн овг хүртэл дундаа Тэнгис гэдэг нууртай байсан юм байна. Ер нь манай энэ орчмын нутагт баруун, зүүн, урд аль алинд нь Тэнгис нэртэй нуурууд байсан юм байна. Манай говьчин эртээр үедээ бол далаа тэнгисийн ёроол байсан гэж байна шүү дээ. Хоо марлыг гуйж явах үед ч гэсэн говийн тэнд байдаг Тэнгис нэртэй нуур ширгээгүй байсан үйл юм байна л та. Тэгэхээр тэрийг гитэлж хоо марлыг авчирсан. Гитэлж гэдэг нь маань гаталж биш нөө маш их зовлон зүдгүүр туулж энэ одоо хоо марл бүртчин хоёр нийлж байгаамаа тий. Энэ чонс отог маань энд генийг дамжуулахын тулд маш их зовлон зүдгүүр туулсан юм аа гэдэг агуулга байгаа гэсэн. За тэгээд Батачихаан бас яг Чингис цолыг хүртэхээр тим гентэй хүүхэд бол хараахан төрөөгүй. Тэгтээ явсаран байгаад яах нь вэ? Хэдгээр үед нь юм бэ? Чингис хаан төртөг чинь бүртээ Чинсээс хойш 23 дахь үе юм бэ. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлүүлээ бас нэлээд уртын болчлоо. Ууг нь бас богинохон хийх гээдсэн чинь чадсангүй. За тэгээд дараагийн дугаар дээр болохоор бүртээ Чинстэй ярьсан ярилцлага бүртчэн болоод хоо марлын тухай домгууд. Хоо марл маш ухаалаг хатан байсан юм байлээ. Цэцэн бэрийн үлгэр гээд бид нар бол мэдж байгаа. За энэ агуулгуудыг дараагийн дугаарт оруулъя. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.